Энэ зам буруу. Зөвхөн монголчуудыг хооронд ингэж алуулцуулж нэг нөгөө ингэж алуулах. Ойлголтоор бол Манжи хаан бол бас шудраг хандж байна. Хаваас 10 сая төгрөг. Энэ чинь нөгөө нэг эдийн засгийн дайны нэг хэлбэрлэл юм л дээ. Одоо монголчууд бүгдээ хэлсэн болж бүтчих. Хаа засаг хоцрогдсон. Одоо улсын нэг хоцрогдсон гэдэг улсын мэдээж дэвшилт хэсгүүдүүд ямар очоо үдцсэн болсон. Ойлгосон байхгүй. За тэгээд тэднээс ойлгуултаа яасан гэхээр нэгдүгээр дүгнэх юм. За ингээ хоцрогдсон бол хамтлагийн харилцаа ингээ халагдчихна. Одоо яах вэ гэхээр өөрийнхөө тариач арга түмнийг сэхэрүүл ухаар ойлгуулна гэсэн байна. Зөв. Энийг Оросын дэвшилт дараачсан сэхэднүүд гэлцэн мэдээч бүгд. Чернышевский одоо яах вэ зах вэ? Гэлцэн Чернышевский одоо Достоевский. Одоо Достоевский бүгдээ л унших гэж хичээд байна. Бүх зохиолч нар дэмжиж гэлцэн гадаадд гараад колокол хох гэдэг сэтгүүл гараад бүх орстай юм. Хараа. Оросын язгууртан сэхэтэн залуучууд яасан гэхлээр танш юу гэж бодно. Өөрснөө штэ. Орос нутгийн нөгөө Голубинка гэж ярьдаг штэ. Хөдөө тосгонд очоод нөгөө тариачдаг ухамсар болох гэж соёл хувьсгал зар чанар сурах гэж. Надад Ленин ах алуулсан штэ хааныг алах. Тэр нөгөө яасан гэсэн чинь биологийн 10 жилээ алтан медальтай төгсөн. Тэдний чинь бүр гений ах. Төгсөн залуу. Тэр нэг удаа тэр алдан жар бүлгийн хоолд очсон чинь цагдааныхан баярчлал найзаг дуудан нүдэд. Алаа яахгүй тэр чинь хим гэсэн залуу. Өмнөд дургу хөрдөж үндэг сэхэж. Тэнгүүт нь өөрөө дахиж очив нөгөө бүлгэлж чи би сайн дуу. Специалист. Тэр найз нөгөө тэтгэх боц хийх. Юу заач юм бэ? Тэгээ бүр итгэвтэй болсон. Лэн ахад нөгөө хааны нөгөө дэлгэцсэн бард шууд болсон. Цацар болсон шүү дээ. Одоо тэгэхээр лэн энэ зам бороо. Энэ зам бороо. Ингэдэг юм байна. Одоо тэгвэл би остаа хаастаа өөрөө үзсэн. Би тэр нэг яадаг тухай, терроризм яаж үүсдэг тухай, яаж ухамсарладаг тухай, тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан тухай би зүгээр хальт үсэл ярьчлаа. Манай болохоор 11 онд тусгаал тогтчихсон чинь 21 онд Оросод орж ирээд ингээд өмнөдөө 90 онд ирчлэг болсон юм. Батлаад нэг юм байх. Нэг дэвшлэл чинь ерөнхийдөө 39 оны даа 45 оны даа гэдэг ерөнхийдөө 50 60 талаад тоглолт. 80 хүн цэдэг мал үү. Хэдэг хаа гэсэн. Өөр байхгүй. Тэгээд надад ингэ социализм багтах гэдэг чинь багтахгүй яадаг чинь дэвшил хийсэн юм. За одоо социалист нэг юм шиг сайхан юм байхгүй. Тэтгэл яаж гарна, эрүүлэнд яана, хөөхтэй сургууль яана, боловсролын яана. Стопатах. Тэгээд одоо нэг амар юм яриад тийм байхгүй шүү дээ. Бүхний хөөхтийн төлөө гэсэн зорилгын нэг хаа гэсэн. Аач байхгүй. Тэгээд нэг илүү толгой юм яриад аяж шоронд идэх байж гэж юу гэж яж хотлоо гэж байдаг. Цоолон цооролоо яадаг. Харин ажилгүй хүн байлгадаг гэсэн. Тэгэхгүй яадаг ч юм. 1.2-оос 3 сая хүнтэй 650 нэг ажил зохион байгуулдаг. Дээдлэх гэсэн. Одоо энэ хорож авч байгаа үр таних социализм үед хөрөхгүй гэж.
Одоо барьж байгаа цэцэрлэг чинь зэдэн бол би одоо 4-ний 1 төгрөхгүй л гэж. Тэгээд хамгийн гоё нэг юм шүү дээ. Бүгдээр нь тэнцүү шахуу цайлаа авчихна. Зүгээр байсан цайлаа авна. Оюутны стипенд авна. Олон улсад 129 улсад дипломат хайж чадсан. Бүх социалист орнуудаас зүгээр юм авчихна. Бүх мэрэгчлэнүүдээ оюутнуудаа зүгээр мэдчихэв. Гэхдээ энэс илүү сайхан нэг юм байхгүй. Тэгээ буйн даадгүй байхгүй. За тэгвэл одоо капитализм байна. Капитализм гэсэн гоё нэг юм шүү дээ. Хүн болгон чөлөөтэй уулзсан байхад дахиад сэрэх боломжтой. Өдөглөө энийг хийж чадахгүй шээ. Цэвэр нэг бол манай нэгэн нөгөө аль нь ч биш баг. Бидг нь нэрлээд байгаа. Пиокап. Пиосоц кап жоохоо гэдэг. Аль нь ч биш болохоор хамгийн адг юм байдаг. Хүний идэх голын хэмжээ юу ч өөрчлөгдөхгүй шээ. Тийм биз дээ. Маавар ингэж үчдэг байхгүй. Алчил жаа айгуу сайхан бол Монгол хүн нэг идэх махны хэмжээ дэд болсон яахад гэдэг. Би хэлээд гүчээр арайчдаг чинь. Би л аваач ясагч бол мах их идэх жоо байх. Констант ерөнхийдөө үний идэх голын хэмжээ махны хэмжээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Яг л нэг айл хэмжээнд 5-10 илүү өөрчлөгдөх гэсэн. Манайх чи хэдэл 260 л. 261 тонн. Яг л тэгж идэх. Яг тэр хэмжээ тогтвол гэж. Нэгдүгээр хэмжээ тогтвол. Яг хүн амын тоо өсгөл үүснэ л тоо. Тэг улсын хэмжээнд ингээл гэр бүл өсөөл, гэр бүл магсаа байхгүй. Яг сүүлд хүүхнүүд тоорт их хийж байгаа юм ахыг тэрнээс хамаарат. Өсч авах, багсч авах. За дараач хуучин болов социализм үед яад байсан гэхээр 38 цаг яачих вэ? 38 6 тэжил яачих вэ? Ер нь бол өстэй том би зөвхөн нөгөө Улаанбаатар ярьж байна. Өстэй нэр. Улаанбаатар маш том цаг яачих вэ? Тайлбарладаг байхгүй. Нэг жижиг ястай юм байна. 38 цаг яачих вэ? Монгол улсын хэрэгцээг гадаадад их суралт байсан. Тэгсэн чи яасан гэсэн чинь хуучлалгингүүд нөгөө тарактер нэг нь аваад, компани нэг нь аваад, компани араас салбарт үйлчлэгч нэг нь аваад. Солиод аваад. Дараа нь юу гэж солиосон гэсэн чинь энэ газар тариаллыг техник бодлого гэж яддаг байхгүй. Хуучин дандаа орсоос авдаг гэсэн чинь нэг хэсэг бас солиороо. Энэ орс компанист ямар ч юм байхгүй. Японоос, Канадаас, Хятадаас, хятад бас годно. Хаваад чи бүх компани авчихдаг. Танай компани ч гэсэн яцтай шүү. Орс компаниас 6-8 дахин нэг явах. Нараг стамо орс няа компани гэсэн. Хамт компани талаа гэж байна. Орсын 5-6 компани илүү нэр үндэм. Би нөгөө очиж харсан. Яаст онцол нөгөө монголч тавцсан. Зэйлэр цаа. Үндэм. Бүгдээр камад компани гэж шоорал. Тийм бит үнэлдэг. Тэгэд чинь нэшнэ. 3 жилдээ дамжиж байгаа. Тэгэл одоо нөгөө дуугаа сэлгүүл танаад байх. Яа нөгөө гэж өмнө гэж тайлбар. Тэгээд дахиад нэг хэдэн жил болоо. Өө чи нөгөө буцаад нөгөө орслогоо орно даа гэж. Орсон дээр байхгүй гэж. Нөгөөх нь нэг ям бай гутал. Жагааслаа саажал улаа дээр ирэх гэж байна. Мангал явж чичвэл ийм сэтэл тавьчихсан. То монголчууд бүгдээ хэлсэн болж бүцчих. Үйлдэх. Би чамаа хараа бослог гарч хэлээд тэгтэл үйлдэх байх. Болж өгөхгүй байгаа юм нэг айл одоо юу гэдэг энэ тань байна.
тийм үйлдэл ерөөсөө хийхгүй. Одоо манай нэг их шалаад найдлага нэг твиттер нэг утаа мэдэх байсан. Утаа тэмцэл ялж байгаа. Тэгэл утаатай тэмцэх маргааш нэг маск зүг цуудлаа гэсэн чинь 7 хоног зурсан. Энэ л шүү дээ үйл ярих чих зүйлж багч гэсэн. Хамгийн анх тэр юм үйл гэдэгч бас мэдчихэж байна шүү дээ. Арабын орнод газар дунд тэгсэн. Нөгөө тэр Орос Европын хэл Украин. Тэгээ нэг энэ солонгос яттай. Тэгэхээр тийм гэрээ байлаач гэсэн. Ордоо бол Америк ийм глобал юугаа хамгаалах нөгөөх нь бий даах гэж. Тэрнээс хятад Орос хоёр нэг чинь Америк угах гэдэг юм биш. Эднээс штэ би нэг бас ингээд малтгаа зэрэгтэйс нэгтгэж байгаа гэсэн. Яг би нэг алчиж бас чадахгүй. Шил Америк хятад одоо юу гэдэг гомб хаяад одоо устгачлаа гэж. Америк тоож өгөх шүү дээ. Нөгөө Америк экспорт хамгийн байх. Хятад жишээлбэл Америк гомб хаяад устгачлаа гэж. Өөрсдөө тоож өгөх шүү дээ. Хамаг ажилч нь Америк магны юм хийж олоолч гэж байна. Хэмжлээд бүгд хамлаа биенээс хамаартай. Нэг тал нь тийш эдийн засгийн шууд харьцаж авах юм аа шүү. Шууд юу ингээд дайшил мөнгө хаяад байлдаад чагаа бас биш. Нэг талдаа бас мэдээд байгаа байхгүй юу? Орчин дайчин гибрид дай бол яг энэ дээр ингээд политик өөрчлөлтөөр явагдав байж л та. Тэгээ яг одоогийн байжгаа харагдж байгаа байдалд бол юу анхаарал бий гаргалж байгаа. Заавал 20-30 жилдээ бол гаргалаа. Оросод одоорсон Монгол сүлийн том бүрэн борол ерөөс хийх болсон шүү. Сая одоо тэгээд хийгийн хийн хоолой Монголд дайрсангүй одоо сая төмөр цавын заа юм хийгээд одоо нарийн цагаар тавьмал орсон юм. Хятад орсон тэгээд Украиныг яа гэж ахч. Зөвхөн монголчуудад хооронд хийж алуулцууч нэг нөгөө ингэж алуул. Ойлголтоор бол Манжи хаан бол бас шудраг хандж байна. Хаваас 10 сая төгрөг. Энэ чинь нөгөө нэг эдийн засгийн дайны нэг хэлбэрлэл юм л дээ. Одоо монголчууд бүгдээ философи болж бүтчих. Тэгээ анх 1000 төгрөг гарч авах чинь цагаан сараа барыг золгочтой биш. Одоо 1000 төгрөг гоо 100000 төгрөг манай өгч өдөрч олоод шүү. Өдөрч ачиж жоохон хүүхдэд ингээд мөнгө өгөх. 100 мод өгсөн чинь том мөнгө авах гэдэг байна. Том мөнгө гэдэг нь одоо 1000 цаг 5000 таа. Одоо ийм болчихсон. Цаас мөнгө хэвлэнгүүд боловлож эдийн засгийг харж байгаа. Энэ хэлж байгаа бол энийг хэлж байгаа. Орос гэгчээр шүү дээ нэртэй унлаа. Онлаш ерөөхдөө эдийн засаг хямралж байна. Тэгч сая инфляцийг дагуулж болоод индексацийг тэтгэврээ 11% нэмчихэж байгаа. Энэ чинь шудраг төрж асах гэж. Манайд бол унаалд төвөнд жолны цаас олцоод байж чинь. Модхай оолоосоо энэ банкныхаа хүн толгойг юутай депозит одоо юу гадаад нь 2-3 Монгол хүн дэвштэй 2-3 гадаад нэг тавын хэлэл уруус дэш хэдэн дэгтэй тоо хэлв толгой бичсэн. Их санис. Тэгээд гадаад нэг тавьяас ямар гоё тийм хоёрсхий байх шүү. Банкч нь бол айлтай байх шүү. Чиний юу гэж канач хэдэн дэв өөрөөр хэлбэл Монгол улсын валютын нөөц чи хэдэн гадаад чи депозит гэдэг гадаад таран байрлаж чадвал депозит чи хийж байгаа ингээд нийлээд валютын нөөц чи
Одоо манай Эрдэнэт хотод Улаанбаатараас илүү байрны ханш өндөр. Харин тийм 5-аас 10 сая төгрөг. энэ чинь нөгөө нэг эдийн засгийн дайны нэг хэлбэрлэл юм л дээ. Одоо жишээ нь энэ хамар анзаарсан буюу Улаанбаатарын замын хашлага нэг гандаг шиг юм аа хийгээдсэн шүү дээ. Тэрийг баг жил болгон солиод тэгээ энэ яаж юм бэ гэсэн чинь энэ бадам жанагийн бизнес гэж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор юу гэхээр нөгөө эдийн засгаар туйлдуулах бодлого нь ингэж явагдав. Одоо туйлдаа. Тэгээ тэрийг нөгөө энэ өөрийнхөө гаргаж болсон одоо 1 амтын тоо бадамжуунаа гэсэн хүмүүсээр ингээд хийх юм байна л та. Тэгээд бид нар Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс мэдэх байх л та. Дээгүүрээ хэсэг тавьсан. Тэндээ тэгээ намын дэрэг сайхан байсан гэх. Өстой идэвхлэн зүтгэдэг. Намын олон нэг чинь донгорч хэлсэн. Тийм үнд би яг параграф дөрвөн онлох юм хийж өгч. Энэ хоёр хэдийг хийж өгч гэдэг. Сандас энэ хоёр хэлдэг ажигт би тэгсэн. тэр зэнглээс үеийн үеийн одоо нэгээр улсын тарцсан солонгосоос одоо манай хөдөлгөөн юм байна. Тэгэхээр одоо улсын энэ эсэм засгийн газар багтуу засгийн газар өгсөн үедээр нэгээр аяг хүчтэй байна. Манай тэр боломжтой болсон нь зэнглээ шүү дээ. Америкийн дэш үгээр зөвхөн одоо сая ерөнхий гишүүн сонгуульд бидэрж байгаа нэг аваа гишүүн саналын хураагаад ингээд энийг задлмаар энэ даа. Зайхтай наадах ч ярьж байна. Тэгээ моолж яг их санаач. Ингээд цог ажиллаж байгаа ингээд удирдах зүйл гарна шүү дээ. Наач чөнхөө орчих жаа. Тэгээд яг гараад үүдэн дэрэнгүүтэй чөнхөө болчих. Би тэр үед анзаарсан баг. Ихэр чөнхөө болчих юм бол нөгөө намын цаг маш маш тэр чинь тав шүү. Нөгөө удирдах зүйлийг гişвч. Бүгдийг бэлэг. Уцаа муудаг байхгүй. Тэгээд би энэ төрөй энийг зогсоод байдаг. Их хоёр зөвхөн төдөө юу гэж тав. Тэр үе чинь би чинь азуу залуух төчигтэй гэдэг чинь яг гэдэг. Энийг үсний өнөхөж шавгийн баг гэдэг. Оолтчлаа. Мохош гэж юу. Нөгөөдөө ч шавгаш. Тийм байна. Энэ ажил царай утгагүй шүү дээ. Одоо ч гэсэн юм амттай. Огшиж. Би нөгөө уулаас нэг тийм балаа юм. Уулаас тэг. Ерөөсө зогцдгүй гэдэг юм. Тэглэшин та стратеги судалгаанд одоо таны энэ гайвуулдаг хүмүүс байна. Одоо энэ системийн онлайн социологийн систем онлайн. Юу? Надад тохиол босод зүйлтэй болохлоо зөв. Хүмүүстэй би ойлгож байгаа. Миний үүдээс энэ алаш үе гавь юм ажиглаад авахгүй гэдэг. Өөртөө наадгал. Тэгээд хамгийн сайн гэдэг нь одоо хөл дуслах шүү дээ. Сташтаваа гэж юм гэдэг тэр системийн хангалттай. Хамгийн олон сайн гэдэг байж болно. Гэхдээ системийн хангалттай зүйтэй хэцүү юм байна. Таштава өгч. Дараа нь нөгөө гүн цам онлоос очлоо. Тэр өгч. Тэгээ надад ихтэй бодож гаргаж чадлаа. Дээрээс дэвшиж. Тэр 7 сарын 1-ний жагсаалд би бас өөрөө оролцсон юм. Тэгээд дайраад, алаад, хятад үгүй, галдаад, шатаагаад гэж орилсон хоёр залуу би өөрөө сонирхоод очиж харсан л да. Тэгэхэд тэр эрүүл мэндийн хөтөлбөрийн жагсаалд огт ирж байгаагүй. Тийм хоёр байсан. Хилний аяг. Эмэсэн дээд сайхны тархтай асуудал. Одоо дээрээс нэг хүн амжин төрөлтийг асуудал илэрч байгаа асуудал. Энэ болгоч жингээр бол бүгд аюултай. Тэгээ яг ингээд
очиод одоо энэ шинж боолоо айлны тайлбар. Аян дотроос аль нь яг нүүр болоод юм гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр манай стратеги судлах юм ерөөсөө боддог. Тэгээ энэ онлайн үйлдвэрч чи битээ шалгараад ийм байна. Манайх ч өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийх. Хүнийг юм хийх гэж байна. Тэгээ энэ чинь би нэг онлайн өгүүлбэр бичих том цогцол юм шүү дээ. Дараа нь орчин үеийн хаосын өдрөлт хоолой гэж байна. Тэргээр ингээд жоох юм мэддэг гэдэг ингээд юм бичих. Бас мэддэг хэрэг загнаад. Тэгээ уур хоног бичгээ байсан чинь 3 жил дэргүй хинч бичихгүй. Яг чи тэр би гахад өөрийн хүнийг нь хийх. Чи бодлоо үгүй малаа юм. Тань шиг хүмүүсийг хутаанд оромжлоо юу яах вэ шүү. Одоо энэ боловсролтой хүмүүс чинь дандаа тийм хүмүүс их голдоо байгаа шүү. Тэгээд тэр хаосын онцлог шүү дээ. Замбраг хөдөлгөөний үеийн бодлого шүү дээ. Энэ бол орчин үеийн бүгдээр хэрэгжилж байгаа бол шүү дээ. Энэ бодлого үндэслэх чинь тавш би маань Югослав гсат энэ Америкийн төрийн департамент мондаг том бэрхшээлтэй гэдэг. Сонирхол тамс дэлхийд тэр онлог үүсгээд писк дүүсэн онлохгүй. Хахад ингэ замбраагүй ямар ч процесс өдөрч болно. Тэгээд тэр маань 80 онд Монголд ирээд Америкийн нэгдсэн улсын элчин сайд яам байгуулж явсан байна. Сайн шиг юуны зүйл тогтлоо. Тэгээ одоо тэр маань гэрсэг газар бол хайдаг. Югославд очих гэдэг. Югославыг даагаад гүйлжид очих. Гүйлжид тоосгол гаргадаг. Киргизд очих. Киргизд тоосгол гаргадаг. Тэгээ би тэрнийг яагаад улс нь лекцүүд онлынхын хөөцлүүдийг үзэж байгаа юм гээл хаашаа хийж ийм гэж байна. Хамгийн тэр онлын хамаал маань хэлээд байгаа. Одоо жишээ лекцэд хэлээд байгаа. Одоо ингээд нэг сонгоц төрч том онгоц шүү дээ. Энтэй байлдахын тулд босод олсод бол өөрөөс нь том онгоц шамдаад заавал тэгээд бүгд мүзэн тэр алгас бүгд юм. Тийм хэрэг байхгүй. Тэр юу хэрэгтэй? Энэ онгоц дотор орох хэрэгтэй системийг бүх системийг зураг хэрэгтэй. Тэгээд нэг шиг зүү хэрэгтэй. Эцэг 10-ийн холбооны болгоно одоо босод одоо механик том холбоо хайцсан том дэд систем үүсэж байгаа. Тэр систем заавал нэг хэмжээ газар байж. Тэр нь олсон тохиол зүгээр хадах юм чинь өөрөө ихтгэл. Одоо баашиг нуурахын тулд их муугаар буудах юм байна. Системийг олж агаад яг тэр олсон нэг ширхэг топыг сонголох юм байна. Америк хоёр ихэр байшин гэсэн шүү дээ. Конструкцийн бол яг айгуу сонгохтой байна. Тэр онлын дагуу төв интернетээр дүүр байж. Тэрийг судлаад манай нэг даалга ойлгомж. Түүнээс хад миний мэрэгчлээ шүү дээ. Процессын өдөрлөх. Нийгэм процессын өдөрлөх. Хүн байгууллага биш процессын өдөрлөх. Тэгэхээр чи төстэй байгаа юм. Тэр нэг талаас мэрэгжил маань тос болдог. Анд явах. Одоо анд явах шүү одоо усны хэрэгжил. Одоогийн эдийн аюулгүй байдлын тухай семинар болох гэж байна. Тагуулсан сүрч авалмаа тэрийг зөвхөн бааш. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын тухай семинар болох гэж байна. Тэр нэг стандартны оролцдог авах стандартны хангалтаар ярих гэж байна. Тэгэхээр би зүгээр энэ шиг хүмүүс тэр үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг асуудалтай стандартын тогтсон хэв шинжилгээ нэгмээс санаад байна. Балкон талаас хандлага талаас энэ факталаас. Тэгэхээр одоо энэ бол нэг тийм
энэ усгаараа яваад юм чинь яг нэг градинг болж байгаа юм шиг. Яг таны тэрний тоосох сонголно гэдэгтэй энэ бас үлэн хөөж авч байгаа зангилаа асуудал гэж байна. Бүгдээ саналаа явуулж байна. Системчлээд аваад надад чи телевизэд оруулдаг. Тэр бол зохиол байгуулж хий зохиол байгуулж байгаа гэж байна. Бүгдээ саналаа өгч байна. Намайг болцоолаач. Тэр бол заахгүй таахаа гоо бодсон бол би одоо энэ дээрээс бас энэ дараач гэж өгнөр байна. Надад санал хэлсэн гэхэд тэр одоо альваныг байсан дараа өдөртний нэг юм болсон report гэсэн чинь яагаад гэсэн хүмүүсийн зохион байгуулсан дээр яваад очихсан байсан юм байдаг. Хэн зохион байгуулж байгаа. Тэгэхээр бол энэ дээр байдаг нэг эдгээр засгийн даатмагт нэг хэдэн өстөрч очиж байдаг юм ярина. Нөгөө чи надад харах талс та. Яг эвэрхтэй талс. Зохион байгуулж байгаа хүмүүс бүгдээ ингээл ер нь Охтар эдгоолтой хүн авсан шиг таарсан. Окей ба. эдгээр стандарт дээр бүх хамтаа Гэхдээ манайх сонирхч зүгээр энгийн тэр хаасаа хонж мод байг л. Одоо тэр энэ чинь Орос, Киргиз болон гэдэг босод улсуудын хавлаг. Гүн чинь дэлхийн юунд байж байгаа байхгүй. Эдийн засгийн үзүүлэлтийн систем түүний аюултай болон аюулгүй байдлын хэмжээгээд одоо өөр ингээд тогтцыг байж байгаа шүү дээ. Зүгээр энийг аваад тавиал хэмжил болоо шүү дээ. Өөрчлөлт дэдээс энэ хөдөө аж ахуйн зөвлөлөж хаалцаа ингүүлийн ажилгүйдэгч ингүүлийн ингээд 40-50 үзүүл зарим 100 үзүүл. Би тэргээр л хэмжиж шүү дээ. Албаар ингээд зүгээр хүн төрөлхтний зүгээр стандарт болсон юм л ашиглахгүй байна. Одоо киргиз хүртэл ашиглаад байж байгаа. Яам тавгийн газар ажлыг хэмжих үзүүлэлтгээ тав тодорхой байж байгаа. Яг тэрийг зүгээр авч чинь санаагаар хийхгүй байна. Үгүй хариуцлаас зүг. Энэ капитализм юм биш, социализм биш. Тэгвэл аль ч улсын эдийн засгийн хэмжих их юм байж байгаа. Тэр харин нөгөө даатгалтай хүмүүс яах юм жоосоос өнөж энэ ч одоо нэг гівүүл айл онлом яриад ах юм ерөөсөө байхгүй. Орос тийм баг миний би аав гэж байна. Үгүй чи киргиз үлдээ. Юу мууч юм чи ямар ч арга байхгүй. Мэдсэн мөртлөө хийхийг хүсдэг болсон юм бэ? Энэ киргиз нэг ухаантай дохоо гоогш нүүбийн нэгэн үндэсний байгууллагын тэр нөгөө үзүүлэлтийн систем байна. Тэр аваад тогтоол болгох гэж манайх тэгэхээр энэ чинь юу онлол яриад либерал социализм яриад солиорох хэрэг байхгүй. Зүгээр энгийн юм шаард л да одоо зүгээр л одоо нүүбийн сав болгосон үндэсний эдийн засгийн хөгжүүлэлтийн систем аваад нөгөө тоонуудаа 50 гутлаа бүгдээ хачигддаг байна шүү дээ. Шинжилгээ хийлгэж байгаа хүнээр бүгдээ өвчтэй л байгаа шүү дээ. Ийм л болчихсон шүү дээ. Яагаад энийг хэрэгж болох вэ? нэг юм асуулт би болж чадахгүй байна. Нэгээс шинжилтийн үеийг яваад байлаа. Тэр нөгөө эдгээр зүйл шинжилтийн үеийг дуусна уу юу болсон бэ? Дуусаад энэ дээр таны юм yes болсон шүү. тэр шинжилтийн үеийг юу ямар эдгээр зүйл Шинжилтийн үе бол одоо улс төрийн системүүд бол 92-оос 96 он шинэ үндсэн хууль яг бүрэн мөрдөгдөл улс төрийн системүүд эдийн засгийн стоп. Японы Конкагийнхан бол нэг 98 оны үед танай шилжилт дууссан гэж нэг хэлээдсэн. Тэрнээс хойш эдийн засгийн шинжилт байхгүй. Лаа гэж юм яа. Тулхтай авч гаал. Энэ тогтвортой авч. Ихлэ ингэсэн. Тогтвортой авч л баахан явж байна. Хоёр нь тогтвортой гэх муу тулхтай авч. Ямар яагаа юм бэ? Солиороод энэ мэдрэл өвчтэй. Энэ бүх энэ эдийн засгийн мэдрэл өвчтэй. Энэ их гэж. Таны нөгөө үндсэн эдийн засгийн асуудлыг энэ олон эдийн засгийн санхүүж докторд байгаа мөртлөө үндсэн эдийн засгийн асуудлыг нэг тавихгүй нэ. Бодит эдийн засаг гэж ойлголтыг ерөөсөө тавихгүй. Бодит эдийн засаг гэдэг бол шүү дээ аж үйлдвэр, баялаг, тээвэр, холбоо энэ дөрөв хэлдэг.